Зайцхан өнөөдөр болонгууд та нарт би сонирхолтой ярих чинь. Ер нь над сонирхолтойгоо тэр нь юу гэнгүүт Armory Pass одоо апдейт орох гэж байгаа. 4 сард орно гэж маань таамаглаж байна. Мань ч одоо хүмүүс таамаглаж байна. Тэгээд тэрэн зориулаа маань бас ер нь бол инвест хийсэн. Тэгээд тэр инвестмент юу байна? Тэгээд юу апдейт хийх гээд байгаа тэрийн талаар би танад тайлбарлах гээд энэ видеог хийж байна. За Armory Pass гэж юу гэнгүүт та нар одоо энийг видео л байгаа х те. Одоо энэ зургийг та нар ингээ харах юм бол Valve-ийн нийтдээ Armory Pass-аас $10 олсон бэ гэдэг одоо энэ зураг байна. Хамгийн анх одоо Armory Pass гарахтаа одоо энэ дигэлтэй гарч исэн. Тэгээд 3 collection-тай гарч исэн. Тэгээд энэ чинь Valve бол маш их хэмжээний мөнгө олсон. Тэгээд хамгийн гол нь апдейт ордог. Апдейт орох үедээ зарим нь хасагдаж, зарим нь солигдож, зарим нь шинээр орж ирдэг. За тэгээд би ChatGPT-тэй ярьж байгаа ер нь бол ямар апдейтууд орж исэн бэ энэ төргээд асуунгууд ийм апдейтууд байгаа байхгүй юу. Хамгийн Armory Pass болонгууд 2024 оны 10 сарын 2-нд орж ирсэн. Тэгвэл болонгууд шинэ Armory Pass тэгээд Armory Pass бол та нар одоо надаар хэлэх бүгдээр мэдж байгаа нөгөө $16 аваад тэгээд 40 star farm-да тэр ингээд хүссэн юм авч нээж болтой. Тэгээд тэрэн дотор нь юу байгаа өнгөд хамгийн анх Charm орж ирсэн. Тэгээд Gallery гэдэг хайрцаг орж ирсэн. Тэгээд 3 төрлийн collection-тай гарч ирсэн байхгүй юу. За энэ их чухал. Энийг мэдээд ав. Хэлээд ав. Overpass 2024 collection буюу одоо бидний мэддэг энэ collection. M for Fate ундаг. Биш ээ. Be the Monster ундаг. Энэ collection. За нөгөөх нь болонгууд Sports and Field энэ болонгууд M for Fate ундаг. Тэгээ Gallery collection. Gallery collection болонгууд одоо устцсан байгаа collection байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө устцсан гэж хэлэхэд бол буруудахгүй. Одоо энэ болонгууд Gallery collection болонгууд энэ Gallery case. Тэгээд Graphic collection орж ирсэн байх хэвээр. Энэ ChatGPT буруу бичсэн бол та. Энд чи Graphic collection орж ирээ бичээг байна. Энэ Graphic collection байсан. Тэгээд нөгөө Blue Gem ундаг Deagle унжсэн да. За тэгээ анх ингэж гарч ижээ. Тэгээд мэдээж ямар нэг юм устаагүй. Тэр бол ойлгомжтой. За тэгээд хэсэг хугацааны дараа буюу 1 сарын 14-нд болонгууд Desert Eagle Hit Traded буюу нөгөө Blue Gem ундаг Deagle ч нь устж исэн байх нь. Тэгээд тэр үеэр болонгууд мэдээж устснаас болоод Deagle-ний үн өссөн гэсэн үг. За нэг хайхтар өсөөгүй баттай нэг хүмүүс нэг сонирхоогүй нэг харилцаагүй болохоор өсөөгүй байх. За тэгээд дараа нь 3 сарын 1 буюу одоо 4 сарын 1 хавцаа ингээд хаврын апдейт байгаа байхгүй. Өмнөх нь болонгууд намрын апдейт байсан байгаа. Тэгсэндээ 6 сарын дараа апдейт орсон байна. Тэгэхдээ Trend Collection буюу одоо байгаа энэ чинь Long Dog ундаг энэ collection орж ирсэн. Тэгээд шинэ хайрцаг орж ирсэн. Тэр нь бол Fever. Тэгээд нөгөө Hit Rate нь устдаад Solitude буюу нөгөө нэг XM уул муулны зурагтай XM орж ирсэн байна. За энэ ч андуурсан байлаа. За тэгснээ яасан бэ гэсэн чинь 9 сарын апдейт буюу дахиад 6 сарын дараа ямар апдейт орсон байгууд Gallery хайрцаг устдаад Graphic Design collection устсан. Тэгээд sticker устсан. За яагаад устсан бэ? Одоо сонирхолтой юм хэлнэ гэсэн. Яагаад устсан бэ гэдээ одоо энэ зурагнаас харах юм бол энэ 3 collection дундаа за энэ бол сүүлд орж ирсэн collection. Энэ 3 анх орж ирсэн 3 дундаа хамгийн бага мөнгө олсон нь Graphic collection. Хүмүүст хамгийн бага зарагдсан хүмүүст хамгийн их сонирхоогүй одоо collection байсан. Тэгээ энэ устсан. За энэ устгууд тэгээд юу болж байгаа юмгууд Smoke Up гэдэг апны ским байгаа шүү дээ. За энэ апны үнийг хэдүүлээрэй. За анх гарсан тэгээд хүмүүс ер нь $400 орчим авч жагаад тэгээд энэ чи устнаа гэсэн мэдээллийг 9 сарын 11-нд зарласан байгаа байхгүй юу? Бүр хэлээгүй устгацсан юм уу? Тэгээд устнаа гэд хэлээд тэгээ устсан чи юу болсон бэ гэсэн чинь ингээд тухайн үед $600 нэг чүү айтай байсан скин яагаад ч юм $2500 төрсэн байна. За энэ болонгууд хамгийн том жишээ байхгүй юу? Одоо болох апдейтоор юу болох вэ? Одоо болонгууд Anubis collection орж ирэх нь баталгаажсан байгаа. Тэгээ дахиад нэг collection орж иж магадгүй. Тэнгүүт аль нь устдах вэ? Аль нэг л устж таарна штэ. Тэгэхэд юу болох вэ гэвэл ийм юм болно гэсэн үг. Яг хүн болго ингэж бодож байгаа. Энэ шиг амар огцом өсөхгүй л ахaltaа. Гэхдээ өснө. За өсөөд эхэлсэн байгаа. Жишээ нь одоо Be the Monster. За Be the Monster гэдэг энэ Akane skin ягаад ч юм сүүлийн сарын хугацаанд ийм 1100 орчим байжгаад одоо өсөөд эхэлсэн байна. Одоо нэгсэндээ аль нь устсаа мэдэхгүй болохоор манай гам батах гэдэг штэ. Аль нь устдах вэ дээр яг үндэ таамаг амар хэцүү байна. Яг өмнөх шигээ хамгийн бага зарагдсан буюу хамгийн бага мөнгө олсон устгаар бол Trend 2020-д устна. Харин хамгийн удаан байснараа гэвэл Overpass юм уу Sports and Field collection-ы аль нэг нь устна. Тэгээд миний бодлоор хамгийн бага мөнгө олсноороо би Overpass нараа устгах байх. Хүмүүс идэх фэд авсан байгаа. Энэ болонгууд хизээний зураг юм битээ. Нилэн дээр үний зураг баг шүү. Ер нь бол бүр устсан нилэн дээр үний зураг байна. Тэгээд сүүл харахад M4 нь болонгууд M4-ны collection илүү урдан их мөнгө олсон байгаа. Тэгээд шинэ хайрцаг бас орж иж магадгүй гэж бодоод бас мань хайрцаг аваад тарцсан байгаа. Тэгээд мань юу хийсэн бэ гэвэл мань болонгууд нэг сувнирийг ягаад ч юм авцсан.
За энэ бол олдсон байна болонгууд Keydrop дээр олоод татсан байна. Тэгээд 2 шиг Factory New Beta Monster авцсан. Тэгээд манийх хийж байгаа Gamba болонгууд хамгийн сүүлд орж ирсэн collection устгахгүй гэж би найдаад Beta Monster аваагүй. Тэгээд 1 Fade, 2 Fade, 3 Fade, 4 Fade, 5 дахь Fade би найстаа зээлсэн байгаа. Тэгээд за энэ ч болонгууд арай өөр инвестмент явж байна. За тэр яг хуу. За тэгээд мэдээж бас энийг trade up хийх одоо би өөрөө унгаасан юмнууд trade up хийж болох одоо ягаана гэсэн үг. 1 2 3 тэгээ Axianаас 2 шиг байгаа. Тэгээ хоёулаа factory-ний байгаа нөгөө нэг найздаа би Axia болон Fade зээлсэн байгаа. Тэгээд дээрэс нь би одоо ер нь бол эдрийг би усч магадгүй гэж одоо хүртэл зарахгүй энэ зөндөө цэнхрүүд байгаа. Энэхүү бичлэгийг та бүхэнд өргөд туссан Keydrop баярлаа. Keydrop төр үнэгүй харьцаг 24 цаг тутам нээж болно. CDS код ашиглаад 70,000 гифт таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент бэлгийн даваарай. Унгаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах боломж байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. За container story Armory market set хийж байгаа. За тэгээд нөгөө Armor-ны байгаа стикер. Энэ стикер бас амар удаж байгаа стикер. Elemental Craft стикер. Одоо шинэ стикерний collection орж ирэх юм бол эдгээр уснаа гэсэн үг. Тэгээд хамгийн их мөнгө болсон, хамгийн их хүмүүс craft хийдэг үн өснө гэсэн үг. За жишээ нь одоо энэ Ruby stream ямар хүнтэй үзсэн мэн харцгаая. За тэгээд яг үндэ мань бол та нарын юу гэдэг аав гэж зөвлөх хүн зөвлөж чадахгүй. Тий. Мань нэг ийм хүн болоод байна. Тэгээд мань авцсан байгаа. Тэгээд ах уу яах уу гэж бодож байвал яах вэ? Тэгээд мань бас пост хүмүүсийг хараад энэ ч гэсэн авчих чи би ч гэсэн авчих гэсэн боддог байхгүй. Тэгээд миний чизээ авчихсан нэлээд дээрүүд авч ирсэн юм аа. Чи одоо он гарахын өмнө гэдэг чинь он гарахын өмнө авсан юм биш үү? Тэгээд би энэ авцсан авсан гэсэн үг. Одоо тэгээд хэрвээ усчих юм бол энэний үн доб би бол итгэлтэй. За энэ чи эдэр явж гин quality ганцэлчээ. Ер нь бол нэг ийм хийцээ. Энэ бас Radiant Collection энэ сүүлд орж ирсэн юм явж байна. За зарим би маркетээр зарах бодолтой байгаа юм. За тэгээд бас өөр нэг амар том Gamba юу байгаа юм гүт. Надад яг одоо надад 940 шиг Fever case. Fever case зэ орж ирсэн. Gallery case бас устгаж юу болсныг харуулъя. Gallery case. Энд ч явж хагаад 50 цент, 60 цент байж хагаад устдаад энэ ч 3 дахь нь уурцаа байхгүй. Тэгээ манийх нь хүсэл бол ерөнхийдөө би ингэж удаан дарна гэсэн боддоггүй байгаа. Хүмүүс ингээ формат хуйэр нь зарна гэсэн бодолтой байгаа. Яг жилийн өмнө орчихсон байгаа байхгүй. I believe. Яг одоо болонгууд Armory дотор эдгээр харцаг бай. Нэг л байгаа. За нэг ийм л юм ийдсэн байна. Тэгээд хэдүүлээ одоо апдейт ер нь бол 4 сарын ихээр ер нь бол Wall-ийн апдейтууд болонгууд сар болгоны ер нь бол 3 дахь 4 дахь хавцаа апдейт. Үгүй сар болгоны 7 хоног болгоны 3 4 дахь хавцаа апдейт байна. Нэгсэндээ 3 сарын 25 26 хавцаа апдейт орох бах. Эсвэл болвол 4 сарын 1 юм уу 2 апдейт орно гэсэн үг. Тэгээд та нар одоо авч эхлэх юм бол maybe хоцсон байж магадгүй. Би энэ бичлэгийг хийнэ гэж одоо баг 7 хонцсон байна. Тийм болохоор одоо яг үндэ байна зөвж мэдэхгүй. Хэрвээ манийхэн зөвлөх юм юу вэ гэвэл ямар ч гэсэн Star-а маш их фармд шинэ юм орж ирнэ. Шинэ юм орж ирэхэд нь Star-аараа орж ирсэн шинэ юмнуудыг маш хурдан задлаад үнэтэй юм нь урахгүй байсан ч амахгүй. Ягаан нь бол хүмүүс trade up хийж таарна. Тийм болохоор үнэтэйгээрээ зарагдана гэсэн. Тийм болохоор одоо чи хэрвээ Star байгаа те манд нойролцоогоор нэг 1800 орчим Star байсан гэж байна. Би 800 орчим Star-аар нь болонгууд задлсан. Тэгээд цаана үлдсэн байгаа нөгөө Star-уудаа та нар харуулчих дөө. Энэ хүү бичлэгийг та бүхэнд өргөхөд туссан Kezag баярлаа. Kezag дээр та бүхэн 24 цаг тутам үнэгүй хайрцаг задлах боломжтой. Мөн өөрт байгаа скинээ илүү гоё скинээр сайжруулаад авч болно. CDS кодыг ашиглан 20% урамшуул болон $1 үнэгүй аваарай. Мэдээж CDS кодыг ашигласан хүмүүст giveaway байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Үлдсэн байгаа нөгөө Star-уудаар нь хадгал. Тэгээд ерөөхдөө энэ үеэр нэг ч гэсэн хүн ашиг хийгээсэй гэж бодож байна бичлэг хийж гин. Тэгээд жоохон эрсдэлтэй юм хийчихүү гэж бодож байгаа хүмүүс байвал мань та нарын тал те та нартай цуг нэг юм хийж байгаа шүү. Тэ энэ яг үндэ 10 хэдэн мянган долларын инвест хийсэн бай. Мань та нарын талд байгаа шүү. Хараат энэ одоо зөвхөн энэ аккаунтын доторх мөнгийг л харъя л та. За мань Keydrop-аас нэрээ татсан. За тэр яг хуу total value 14,000 гэж байна. 14,400 10,000-ыг явуулсан байна гэсэн. Тэгээд найздаа орсныг 800 явуулсан. Зээлсэн байгаа. Өөртөө авч үлдэх нь. Бусдын бол мань апдейт ороод тэгээд хүмүүс шуураад энэс хасагчлаа гэх үед нь мань зарна гэж бодож байгаа байхгүй. Энд 725 Star байгаа юм байна. Энийгээр биш нэг гарсан ямиг задлах бодолтой байгаа шүү. За нэг юм болоод байгаа. Огт мэдээгүй хүмүүс байвал тэгээд өөрөө шийдвэр гарга. Одоо юу гэдэг хасагдчих магадгүй гэж бодсон юм дээр чи гамбадаж тэ Star-а өрхүү. Эсвэл бол шинэ гарсан ямиг нь апдейт орсон өглөө нь хамгийн түрүүнд задлаж хазаа үзэхүү өөрөө л мэдгүй да. За тэгээд дараагийн бишэрийг олцъя. Түрүүнийг хальт харагдаад өнгөрсөн минут болгонгууд манайра бас бахан Spectrum
болон breakout-ны жижиг юмнууд авсан байгаа. Хүмүүсийн trade up хийх юмнуудыг бас үннөөс нах гэж найдаад авсан байгаа. Тэгээд хүмүүсийн бас нүд орчих магадгүй. Хэлчихье. За бай. Дараагийн бичгээр болцсон. Йоо энэ одоо шөнийн 5 цагт одоо кикийн чатан дээр юм бичээд ээж тэг. Сонь хүмүүс шүү.